За Цонжингийн бэр хотынхоо өндөрлөг зэг дээр ирсэн байна. Хот маань ингээд сэлгэр сайхан харагдаж байна. За хэзэн Чингис хааны маань хөшөө маань харагдаж байна. За энэ манай Цонжингийн бэр боординг сургууль маань байгаа. Энэ эзгүүхээр би ингээд сургууль барьна гэсэн чинь энд хүүхдүүд сурах уу, хүмүүс багшлах уу гэж тэгдэг байсан. Тэгээ одоо бол маань сургууль маань спорт зал усан байсан, урлаг заал гээд энэ жил сургууль өргөтгөхөд бүр 700 хүүхдийн багтаамжтай болгож хэлсэн байгаа. Тэгээ манай хаус авсан орчин суугчдын хүүхдүүд маань үн төлбөргөө сургууль сурдаг байгаа. За тэр цааталт нь манай сингл хаус маань харагдаж байна. Сингл буюу одоо тус тустай байршилтай. Хоорондоо залгаа биш хаус маань харагдаж байна. За энэ хажуу талд маань Цонжин resort маань харагдаж байна. Энэ дотор маань манай орчин суугчд зориулсан бүх юм нь үн төлбөргүй байгаа. Бильярд, караоке, теннис, спорт зал, фитнес, жим гэдэг. За тэр дотор энэ хүүхдийн тоглоомын талбайны цааталт 100 цөгийн найзууд цэцэрлэг маань харагдаж байна. Цэцэрлэг маань бас үн төлбөргүй байгаа. За энэ хажуу талд маань манай таун хаус маань харагдаж байна. Эхний 60 хаус маань баригдаад дуусч байна. Артлын 20 хаус маань баригдаад эхэлж байгаа. За урт талд нь манай Цонжин захын маань суурийн ажил маань явагдаж байгаа. Энэ ондоо бас бүрэн баригдаж дуусахаар бид нэр төлөвлөж ажиллаж байгаа. За манай энэ таун хаус маань баригдад дууссан болон дуусаагүй нь бүгдөө 100% бүрэн гүйц зарагдад дууссан байгаа. За оргуу хоосноос ингээ эхэлж исэн мөрөөдөл болсон хот маань ингээ бага багаар хөргөжлсаар байгаа. Тасралтгүй бид нар ажилласаар л байна.